Та бүхэн сайн байцгаана уу? Юуны өмнө төрөвчийн хичээлийг дутуу орхио таслаад зогсооцсондоо хүлцэл өчьё. За ингээл бид одоо хийж байгаа зүйлээ ухамсарлах хэрэгтэй, үйлдэл болгоно одоо санаж таньж байх хэрэгтэй, одоо цагтаа байх хэрэгтэй гэд яриад л байгаа мөртлөө ямар ч бодлогүйгээр санамсаргүй тэр стоп товчийг очиод дарчих юм аа. Миний энэ дурдл мэдэмсэр энтер юу н хаана явж идэх юм байгаа. Ямар ч гэсэн ингээл яриад байх, сонсоод байх, мэдээд маш бага нэмэртэй гэдг нь эндээс харагдчих. Бид энийг яг бясалгаж, яг амьдрал дээр дадуулахгүй юм бол энэ мэдсэн мэдлэг мэдсэн болгон маань бидэнд үр ашиг өгч чадахгүй маа. Энэ сэтгэл тогтоох бясалгал бол ерөөсөө бүх бясалгалын суурь нь. Тэгээ сэтгэлээ өчүүхэн төдийч 25 секундын төдий тогтоож чадаагүй байж юун тарны бясалгал, юун ядмын бүтээл зэргийг яриад байгаа юм бэ бид. Энэ чинь бүх бясалгалын суурь гэдэг шүү дээ. Хичнээн ч уйтгартай байсан, хичнээн ч сонирхолгүй байсан энийг бид сурахаас шүү ямар ч зам байхгүй. Тэгэхээр эхний удаад 25 секундээс эхэлнэ. Тэгээ цаашаага бид энийг уртсагнаа гэж төлөвлөе шүү дээ. Тэрнээс биш 25 секунд сэтгэл тогтдог болчлоо гэд бас л бидэнд тийм их өөрчлөлт гарахгүй юм аа. За ингээд энэ удаагийн хичээл дээр бид хүмүүсийн асуултанд хариулна. Эхний асуулт. Римбуче. Хүн инээхэд сэтгэлийнхаа мөн чанарт ордгоо гэж та хэлсэн. За энэ талаар тодруулан хэлж өгнө үү? Тэгэд ийм учраас л бидэнд инээх йог гэж хүртэл байдаг юм шүү гэсэн асуулт байна. Тийм ээ, би тантай санал нэг байна. За ингээд тарны буддизмд инээд гэдэг бол бидний номын лагшны үзэгдэх байдал юм аа гэж үздэг. Ингээд инээдний хувьд одоо олон янзал байдаг бах. Тэгтээ яг дотор нь хуваагаад ангилчихсан ийм 12 янзын инээд гэж байдаг. Тэгэхээр инээд гэдэг бол номын лагшны үзэгдэх байдал. Тэгэхээр байгалийн дуу хоолой байх нь шүү дээ. За ингээд инээд гэдэг бол бидний үеийн мэдлэг. Бидний бие махбодын үеийн мэдлэг. Үхэл гэдэг бол үеийн мэдлэг, унтах гэдэг бол үеийн мэдлэг. Ингээд бодоод үзэхээр ер нь хүнээс өшөө инээдэг амтан гэж бараг байдаггүй бах. Байдаггүй юм шиг л одоо тэг санагдаж байгаа. Хүнээс өөр инээх бололцоотой, хошигнох бололцоотой ийм бодгаал гэж байхгүй. Бид нэг сайхан одоо нэг сайхан инээгээд хөхрөөд авахд бидний эдээс бие махбод шинээр сэлбэгдчихийдэг. Тэгэхээр инээвэл залуучнаа гэдэг үг ч гэсэн эндээс гарсан болов уу? Тэгээд ядаргаа тайлахыг хилээд ивэх үү? Бие махбодын болон сэтгэл санааны аль альнийх нь ядаргаа, стресс, чангарал, зангирал энэ бүхэн биднийг инээх үед тавигдчихэдэг байна. Дараагийн асуулт. Хэмбүчи. Одоо ингээд таны ярьснаас авч үзэхэд авгаа маш нарийн сэтгэл гэдэг л одоо нэг төрлөөс нөгөө төрлийг дамжиж явдаг юм байна. Тэгэхээр яаж бидний үлийн үрийг тэр тээж явдаг юм бэ? Энэ талаар тайлбарлаж өгөөч гэсэн асуулт байна. Энэ асуултын гол утга учир нь бол тэр маш нарийн сэтгэл л ганцхан аврагдаад цаашаага дамжаа явж байгаа юм чинь үлийн үр яаж тэрнтэй цуг яваад байна гэсэн асуулт байгаа. За өчигдөр энэ хичээл дээр ярьсан ёсоор бидний бүдүүн сэтгэл бол 5 метр хүн сэтгэл. Бидний нарийн сэтгэл гэдэг бол сэтгэлийн хөдөлгөөнүүдийг хэлж байгаа. Тэгэхээр 5 метр хүүгээр бид өдөөгдөд тэр нарийн сэтгэлээр үлийг үлдчихэж байгаа.
уур хилэн шунал хайр энэрл юу гэдгийг тэргээрээ бид үйлийг үлдэж бие хэл сэтгэл гурвын аль нэгэн үүдээр үйлийг үлдчихэж байгаа. Бидний үйлдсэн тэр үйлийг чинь уул мөрүүд нь бидний маш нарийн авгаа маш нарийн сэтгэлд уул мөрөөлдөждөг. Тэгэхээр тэр маш нарийн сэтгэл чинь төрлөөс төрөл дамжаад явхдаа бидний тэр үеийн уул мөрийг тийгээд явцдаг байна. Энэ уул мөр гэдээ яриад байгаа чинь ямар ч дүрстэй биш, ямар ч ухамсартай тийм зүйл биш. Ухамсарыг чилдэггүй, хэлбэр дүрстэй зүйлийг чилдэггүй. Энэ бол энерги юм. Энерги хэлбэрээр хадгалагдаа явцдаг. Үхлийнхаа үеэр бид маш нарийн сэтгэлдээ орно. Маш нарийн сэтгэлдээ ороод бид түүнийг энэ маш нарийн сэтгэл энэ гигэн гэрэл байна шүү гэдгийг таних хэрэгтэй эхлээд. Таниад зогсохгүй сэтгэлийнхаа мөн чанарыг нээж илрүүлэх ёстой. Тэр нь юу юм? Сэтгэлийн мөн чанар юу юм бэ гэхээр хуусан чанар. Ингэж бид гигэн гэрлийг таниад хуусан чанарыг унсан тэр тохиолдолд бид үеийн үрийн энэ уул мөрүүдээс бүр мөсөн ангиж ирж байгаа. Тийм л арга байна. Тэгэхээр бид гигэн гэрлийг үздэггүй гэвэл үздэг. Гүн нойрны үед ч юм уу, ухаан алдах үед ч юм уу, үхлийнхаа үеэр бид гигэн гэрлийг үздэг. Хамгийн гол нь бид таньдаггүй. Тэгэхээр бид гигэн гэрлийг үзэх хэрэгтэй. Тэгээ тэрийг таних хэрэгтэй. Тэгээ таниад үнэн мөн чанар нь хуусан чанар юм байна гэдгийг онох хэрэгтэй. Тэгжиж бид энэ үеийн улмөр биднийг төрлөөс төрөл дахин төрүүлээл ингээ яваад байгаа. Энэ үеийг чинь үрээс бүрэн салах нь шүү дээ. Гэхдээ энэ бүхэн миний ярьж байгаа юм шиг ийм энгийн зүйл бол биш юм шүү дээ. Энэ ерөнхийд нь иймэрхүү байдлаар ойлгочиход болж байгаа. Тэрнээс биш энийг яг таг ярина гэх юм бол надад маш их олон цагийн турш маш олон янзын онолуудыг ярих шаардлагатай. Бидний энэ үйл карманы үндэс суур нь юу юм бэ гэд бодоод үзэхээр бид барих үстгэл шүү дээ. Тэгэхээр л би гэж байдаггүй юм байна штэ гэсэн тэр хуусан чанарыг онох л биднийг энэ үйл карманаас салгадаг зүйл юм аа. Өөрөөс зуурах сэтгэл салжиж бид үйлээс ангижрна. Өөрөөс салах сэтгэл яаж салах юм бэ гэхээр бид хуусан чанарыг л онох шаардлагатай. Бидний энэ буддизмыг судлаад байгаагийн хамгийн дээдлийн зорилго ч нь л тэр штэ. Бидний хүрэх гэж байгаа хамгийн дээд зорилго бол хуусан чанарыг онж үйл карманаас чөлөөлөгдөх явдал. За энэ хүрээд хариултаа үгээр өндөрлөе. Дараагийн асуулт. Рембуче. Хэрвээ бид бие махбодоо бяцлаглалын объект болгож ашиглах юм бол яаж ашиглах вэ? Бие махбодоо ингээ дээрээс нь доошоо хүртэл скандах юм уу? Эсвэл бие махбодынхоо аль нэгэн хэсэгт төвлөрөх юм уу? Энийг яаж хийдэг юм бэ гэсэн асуулт байна. За энд ингээ биеийн дурдл, сэтгэлийн дурдл гэл юмс үзэгдлийн дурдл гэл янз янзын дөрвөн дурдл байдаг. Тэгвэл бие махбодоо анхаарлын объект болгоод төвлөрье гэх юм бол та зүгээр бие мэдрэхийг л хичээх хэрэгтэй. Бие мэдэр. Скандж болно. Дээрээсээ доошоо, доороос дээшээ гэдэг скандж болно. Тэгвэл ерөнхийдөө бол энэ биедээ мэдрэгдэж байгаа альва мэдрэмжийг мэдрэхийг л хичээх хэрэгтэй. Бие дээрээ төвлөрнө л гэсэн үг. За бие мэдэрнэ гэдэг бол бие махбодоо л мэдрэх юу мэдрэгдэж чинь тэрийг л бие махбодын хэмжээнд ерөөсөө мэдрэгдэж байгаа бүх юмыг л мэдэрнэ гэсэн үг. Энэ тэнд ингээл янз янзын мэдрэмжүүд бидэнд төрж байгаа шүү дээ. Тэрийг л мэдрэхийг хэлж байгаа. Ерөнхийд нь хэлэхэд бие бяцлаглалын объект болгоход бие бүхлээр нь аль нэг хэсэг биеийнхээ аль нэг хэсэгт биш бие бүхлээр нь
объект болгоно гэсэн үг. Гэхдээ энийг хийхийн тулд эхлээд та биеийнхээ зөвхөн аль нэг хэсэгт нь төвлөрч байж байгаа. Тэгээд дараа нь одоо зулаан оройч гэдэг юм уу, зулаан оройч гэдэг юм уу, толгойдоо төвлөрөөд ингэж байж байгаа, доошлоод ингэж хөлийнхөө уул хүртэл яваад тэгээд буцаж яваад ирэхэд чинь одоо бүх бие чинь ингээд танд нэг мэдрэгдээд эхэлнэ. Эхлээд нэг газраас эхэлж болно. Тэгвэл ерөнхийдөө бие бүхлээр нь мэдрахийг хичээх хэрэгтэй. Яавал танд одоо бие мэдрэх тийм амар байна. Өөрт амар байдлаар хийх хэрэгтэй. Дараагийн асуулт амьсгалаа бяцлаглалын объект болгоход яаж амьсгалаа бид ажиглах вэ гэсэн асуулт байна. Бид орж гарч байгаа амьсгалыг л ажиглах юм уу? Энэ гидсний энэ хөдөлгөөн гидс нааш цаашаа хөдөлж байгаагаа ажиглах юм уу? Яах юм бэ гэсэн асуулт байна. За ингээд янз янзын урсгал ёснуудад янз янзын байдлаар одоо амьсгал дээр төвлөрөх нь байдаг. Тэгвэл энд миний зааж байгаа энэ шинэ амьсгалын хувьд зөөр орж гарч байгаа амьсгалыг одоо хамрын самсааны доор, дээд уруулны дээр төвлөрөөд орж гарч байгаа амьсгал танд ямар нэгэн мэдрэмжийг тэнд төрүүлнэ дээ. Тэр хамраар амьсгал орж гарахаар чинь таны энэ дээд уруулны дээр мэдрэмж төрнө ш. Тэрийг л ажиглаад сууж. Амьсгал орж ийн, амьсгал гарч ийн, амьсгал орж ийн, амьсгал гарч ийн гэл тэрийг мэдрээ сууж явах. Амьсгал дээр амьсгалаа бяцлаглалын объект болгоно гэдэг нь бол ерөөсөө орж гарч байгаа амьсгалыг л ажиглахыг хэлж байгаамаа. Яг одоогийн байдлаар бол бид амьсгал авах гаргах гэсэн ийм хоёр л зүйлийг мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр амьсгал орж ийн үү, орж ийн, амьсгал гарч ийн үү, гарч ийн. Энийг л мэдрээ сууж явах. Дараагийн асуулт мөн үүнтэй адилхан төстэй асуулт байна. Тэгвэл хэрвээ бид сэтгэлээ бяцлаглалын объект болгох юм бол яаж вэ гэсэн асуулт байна. Бид одоо бодлуудаа ажиглаа суух юм уу? Бодлууд орж ирээд арилахыг нь хүлээгээ суух юм уу? Яах юм бэ гэсэн асуулт байна. За судрын ёс болон тарны ёсонд аль алинд нь бие махбодоо бяцлаглалын объект болгож бяцлагдаг. Тэгвэл судрын ёсонд бол ерөнхийдөө бие сэтгэлээ бяцлаглалын объект болгож ашигладаг бол тарны ёсонд бие махбод доторх тодорхой цэгүүдэд хүртнүүдтэй төвлөрч бяцлагдаг. За ингээд судрын ёс, тарны ёсонд аль алинд нь сэтгэлийг бяцлаглалын объект болгож ашигладаг. Тэгвэл зогчингийн маха мудраад маш өвөрмөц байдлаар сэтгэлийг ашигладаг. Бид сэтгэлийн мөн чанар дээр шууд төвлөрөх. Тэгээд тэр цаглашгүй ухамсар дээр төвлөрч бяцлахыг тэнд эрхмэлдэг байна. Одоо бидний энд ярьж байгаа энэ шинэ бяцлаглалын хувьд бол бид тийм гүнзгий сэтгэлийн мөн чанар зэргийг бол олж харахгүй. Харах гэж зориуд байгаа юм биш. Бид зүгээр л сэтгэлийг ерөнхийд нь л ажиглах юм. Бидний эглийн сэтгэлийн тэр гүнзгий мөн чанарыг нь биш. Эглийн сэтгэл, бидний сэтгэл ер нь энгийн үедээ ямар байдгийм бэ? Яаж ямар бодлууд яаж орж ирээд ингээд байдгийм бэ? Яг тэр эглийн сэтгэл дээрээ төвлөрдөг. За тэгээд бидний эглийн сэтгэл гэдэг маань ямар хуу шинж чанартай юм бэ гэвэл уг нь бол бидний энэ одоо эглийн сэтгэл бол хуусан, нэгдүгээрт хуусан чанартай. Тэр бол хуусан чанарын хуусан чанар биш юм шүү дээ. Хуусан чанартай, мөн чанартай. За тэгээд хоёрдугаарт альва юмыг таних чадвартай, хэлбэр дүрсгүй. Тэгээд бусад бүх юмс үзэгдэл ургах суурин болдгоо гэсэн ийм гурван чанарыг агуулсан байдаг. Тэр бол бидний эглийн сэтгэл. Энэ бол одоо яг та нүдэ анаад ингээд өөрийнхөө сэтгэлийг мэдрээ суухад юу танд мэдрэгдэх үү? Яг л тэр. Сэтгэл ямар ч хэлбэр дүрс байхгүй. Тэгээ энэ сэтгэл юмыг
таних чадвартай. Мэдэх. Тэгээд энэ нь одоо энэ бүх юмс үзэгдэл ургах суурь нь болж талбар нь болж өгч. Яг л тэр үстэй. Тэгээ бодол уурган, сарнин уурган, арилн ингээл бодол төрн, арилн ингээл энийг л зүгээр ажиглаад сууж ах юм. За энийг ажиглаад ингээд сууж ах, бяцлагж ах үед одоо бид ёстой сэтгэлээ бяцлаглалын объект болгон ашиглаж гинэ гэж хэлэх юм. Дараагийн асуулт. Римбуче би ингээд амьсгалаа би одоо бяцлаглалын объект болгож ашигладаг юм аа. Тэгээд ингээд бяцлагаа сууж хахад одоо миний амьсгал бүр бүдгэрсээр нарийсаар сүүлдээ бараг амьсгал орж гарч чаанч мэддэхгүй ийм арилаад алга болчих юм аа. Энэ ямар учиртай юм бэ? Тэгээд ийм үед би яах вэ гэсэн асуулт байна. За ерөнхийд нь хэлэхэд энэ бол ёстой ном ёсороо явж гинэ л гэж хэлнэ. Ингэх ёстой. Угаасаа амьсгал нарийсаад, улам нарийсаад сүүлдээ бол бүр зогсох ёстой. За бүр зогсдгүй маа гэхэд маш бага хэмжээнд амьсгал орж гарч идэг. За ингээд амарлан оршихуйн бяцлал хийж байгаа үед энэ амьсгал бүдгэрээд нарийсаад бүр арилаад орж гарч чаана мэддэхгүй болох нь бол ердийн үзэгдэл. Энэ бол байх ёстой үзэгдэл гэж үзнэ. Тэгээд одоо улам намжаал байна. Ер нь бол улам намжаал орж ирэх бодлоо сэтгэл ингээл намжих тусмал орж ирэх бодлууд улам цөөрөл бодлоо цөөрөх тусам ерөөсөө амьсгал нарийсаал. За ингээд бүр амарлан оршихуйг яг олчихсон хүний хувьд маш үл мэдэгдэм тийм амьсгалтай болдог. Тэгээд зарим тохиолдлуудад амьсгал бүрэн зогссон гэсэн тийм тохиолдлууд байгаа. Тэгээд та бяцлаглаа дуусгаад босгоч чинь дахиад амьсгал чинь эргээд ирнэ шүү дээ. Тийм учраас амьсгал байхгүй болчлоо гэж санаа зовох шаардлага байхгүй. Ер нь бол бяцлагаа дадаад байхын хэрээр амьсгал нарийсчирнэ. Дараагийн асуулт. За ингээд одоо эрүүл бус хоол идэх зэрэг нь бидний энэ сэтгэлийн догшрол живэлттэй ямар холбоотой байдаг вэ? За ингээд бидний идж байгаа хоол бидний сэтгэлийн энэ цацрал унтаарах байдал зэрэгт нөлөөлдгүү та юу гэж бодож байна гэсэн асуулт байна. За хоол бол хүний бяцлаглалд хоёр янзаар нөлөөлнө. Хүнд хоёр янзаар нөлөөлнө. За хоол идэх нь хүнийг нэг талаар тайвшруулдаг. Шингийн юм уух нь хүнийг маш сэтгэлийг цэлмэг болгож идэг гэж тарны буддизмд үздэг. За тэгтээ ингээд маш хүнд хоол идээд тэгээд маш их хоол идээд ингээд бяцлах юм бол таныг одоо живхэд илүү нөлөөлнө. Унтаарна гэсэн үг. Илүү унтаарах, живэх тийм байдалд илүү түлхэц болно гэсэн үг. За ингээд хоол унд гэдэг бол хүний биед маш их нөлөөтэй гэдг нь гарцаагүй. Хоол унд нас хүний бие байтугай сэтгэл ч гэсэн маш их нөлөө байгаа. Төвдийн тэжээхүү ухаанд юу гэж үздэг вэ гэвэл хоол унд хүний амийг тэтгэж байгаа, хүнийг амьд байлгаж байгаа чухал зүйл бол хоол унд юм. Тэгээ нөгөө талаар хүнийг өвчлүүлж байгаа хамгийн чухал зүйл бол бас хоол унд юм а гэж үздэг. Энд ерөөсө 3 зүйлийг л санджихад болох юм. Хоол унд таныг сэтгэлийг одоо тайвшруулж идэг. Унд уух юмс таны сэтгэлийг цэлмэг болгож идэг. Хүмүүстэй харьцаа. Хүмүүстэй сайхан харьцаатай байх нь таны сэтгэлийг аз жаргалтай болгож идэг. Ийм 3 зүйлийг л санджихад болох юм аа. За тэгээд миний урд нь заасан тэр эгүүзрийн 7 хүнс гэдэг
тэр хичээлийг сонсоогүй юм байвал тэр хичээлийг сонсоорой. Тэн дээр хоолны тухай маш тодорхой өгүүлсэн байгаа. Дараагийн асуулт. За Римбучи ингээд 3-аас 4 цаг хүн яг төвлөрөө суучвал дараа нь юу болох вэ? Тэгэд яагаад энэ 4 цаг гэдэг энэ лимит яагаад ингээд тогтооцсон байгаа юм бэ? Яагаад ийм цагийн хязгаар тогтооцсон юм бэ гэсэн асуулт байна. За энэ бол лимит тогтоогоод байгаа юм биш ээ. За энэ хүрээл болоо гэд ингээд хязгаар тавьж байгаа юм биш ээ. Бид зүгээр л хүмүүст за хэрвээ 3-4 цаг ингээд суучих юм бол нэг гоё юм болно шүү гэл ингэж л хүмүүст одоо нэг ийм сэтэл зоригдол төрүүлж өгч байгаа юм. Тэрнээс энэ лимит биш, энэс цаашаа хэдэн ч цаг суусан болно. Тэгээ төвдийн буддизмд өдөрт 6 тун байдаг гэж ярьдаг. 6 тун. Тэгээ 6 тун 24 цаг 6 тун байгаа бол нэг тун гэдэг нь нэг 4 цаг орчим юм гэж одоо ингэж л баримжаалж гаргасан цаг л та. За ингээд тэнд та яг ингээд тэр 4 цаг нэг тун ингээ гүйцэж чадах юм бол та энэ сэтгэл дээр одоо маш их зүйлийг хийж болно л гэсэн үг. Та энэ сэтгэл дээр маш их зүйлийг энэ тогтун сайхан сэтгэл дээр маш их зүйлийг хийх бололцоо танд гарч ирнэ гэсэн үг. Энэ нь та 3 цаг 4 цаг л суух ёстой гэсэн үг биш. Та бүтэн өдөр, 2 өдөр, 3 өдөр, 7 хоног, 1 сар, 2 сар, 1 жил хичнээн ч удаж болно. Энд ямар нэгэн тийм хил хязгаар гэж байхгүй, лимит байхгүй. Таны хувьд бол юу гэж бодох вэ гэхээр за би ингээд шинэ бясалгал хийгээд яг нэг зүйл дээр хөдөлгөөнгүүд тогтоод би 3-аас 4 цаг суучлаа. За тэгвэл одоо миний сэтгэл ямар нэгэн зүйл өөрчлөлт гарах нэ л гэж ойлгоход болж байгаа. За ингээд одоо төмөөгийн бясалгал хийхэд ч гэсэн тэгдэг штэ. Та ингээд нэгэн үзүүрт төвлөрлөөр яг тэнд ингээд 3-аас 4 цаг энэ чинь л ерөөсөө шинэ авахгүй эхлээ шинэ. Тэгээд 3-аас 4 цаг сэтгэл чинь тогтоод ирсний дараа одоо та тэр галыг бясалгадаа маш амархан. Маш замчин шулуудаад ирнэ гэсэн үг. Тэгээ эний чинь ингээд бүх бясалгалын суурь нэмаа гэж яриад байна штэ. Ийм сайн намждсан, ийм сайн тогтцсон сэтгэл дээр ерөөсөө юу л хий гэвэл маш дуулууртай таныг сонсоход бэлэн болцсон байна. Тэнд хүрсний дараа юуны төрөв таны сэтгэл таныг сонсдог болно. Таны сэтгэл таныг сонсдог болсны дараа та сэтгэлээсээ юу хүсснээ гуйж болно. Асууж болно. Эцсийн зорилго ерөөсөө тэр штэ. Энэ шинэ бясалгалын хамгийн сүүлчийн зорилго нь яг юу юм бэ гэхээр миний сэтгэл намайг сонсдог болчоосэй л гэж тэгж хүсэж байгаа юм бид. Яг одоо надад байж байгаа энэ сэтгэлээр би энэ сэтгэлээс юу ч гуйхын хэрэг алга биш штэ. Яг гэвэл намайг сонсохгүй гэдэг нь ойлгомжтой. Намайг сонсдоггүй байхгүй. Юу ч надад тус болно гэж бодож явахаар миний сэтгэл намайг сонсчдөг болох юм бол тэрүүн шиг их тус гэж алга биш шүү дээ. Яаж энэ төрхийн гэхээр амарлан оршихын 9 үе шатыг дамжиж бид хүрнэ. Бид бүгдээрээ л ерөөсөө хүмүүс бид намайг сонсоосоо, бусад миний үгийг сонсоосоо, энэ хорвоо дэлхийн намайг сонсоосоо гэд намайг дагдаг болоосоо, миний үгийг дагдаг болоосоо гэж дандаа боддог үстэй. Гэтэл таны үгийг яг 100% дагдаг нэг хүнийг та нэрлэж чадах уу? Ганцхан хүнийг. Ямар ч зүрх юмгүй шууд таныг дагдаг тийм хүнийг. Тэгэхээр бидэнд
Бидний үгийг сонсдог хэн бидний үгийг үнэхэрийн л сонсдог байх ганц хэрэгтэй юм чи юу юм бэ гэвэл бидний сэтгэл баггүй. Бидний сэтгэл л биднийг сонсдог болчих юм бол тэр гадаа байж байгаа гадаад орчин гадаад өөр энэ бусад хүмүүсийг ерөөсөө бодох шаардлага байхгүй. Таны сэтгэл таныг сонсдог болчиход хангалттай. Хорвоо ертөнц таныг сонсдог болох шаардлага байхгүй. За ингээд энэ шинэ амарлан оршихуй шамаата бяцлаглыг судалж байгаагийн ерөөсөө л зорилго нь тэр. Бидний сэтгэл биднийг сонсдог болчихосоо. За ингээд яах юм бэ гэвэл одоо бидний сэтгэл биднийг сонсдог бол биднээс амарлан оршихуйд хүрчий. Зүгээр амарлан оршихуйд хүрэхэд л бидэнд маш их ашиг тусыг бид мэдэрнэ. Амсна. Тэгээ зогсохгүй. Одоо дараа нь бид нөгөө үлэмж үзэхийн бяцлал хийн шүү дээ. Одоо энэ тогтсон сэтгэл дээр чинь бид үлэмж үзэхийн бяцлал хийн. Випашна хийн. Шинийг олдсон байхад таны сэтгэл ямар ч асуулт тавихгүйгээр таны үгийг сонсно. Хүссэн болгоны чинь хийн. Ямар ч эсэргүүцэл түүний зүгээс гарахгүй. Таны хүссэн болгоныг дуртай дагна. Тэгээд ямар ч эсэргүүцэлгүй, ямар ч тэмцэлгүйгээр. Одоо ингээд үлэмж үзэхийн бяцлал энэ тогтсон сэтгэл дээр хийн гэж шít. Эн чинь яах юм бэ гэвэл одоо энэ тогтсон сэтгэл дээр чинь та юу хүсснээ хэлнэ шít. Хөөе, чи энийг хийгээд ихтэй. За чи энийг ингээд ихтэй. Юу дуртайгаа хүсэж болно. Нэгдүгээрт та сэтгэл чинь таныг сонсдог болно. Хоёрдугаарт та тушаадаг болно гэсэн үг. Сэтгэлдээ тушаал өгдөг болон тэр үг дуугүй биелүүлдэг. Тийм болох юм. Ингээд та нөгөө захиргаанд орохгүй галзуу зааныг номхруулад түүнийг унаад хаа дуртай газартаа зорчиж болно гэсэн үг. Энэ тушаалаа өгөх үед чинь биш үү? Таны сэтгэл тайван тогтун байдлаа өчүүхэн ч алдахгүйгээр бодож чадна гэж боддоо. Одоо цагт нэгэн үзүүр төвлөрсөн тэр байдлаа алдахгүйгээр одоо бодож эхлэв шүү дээ. Шинжилж эхлэнэ юмсыг. Энэ шинжилэл биш үү? Ямар ч захиргаагүй тийм бодлууд биш байхгүй. Энэ бол одоо ёстой бүрэн захиргаанд орцсон. Тэгээд одоо гадны ямар ч нөлөөлж чадахгүй тийм шинжилэл энд явагдана. Таны бодол чинь л ерөөсөө гадны ямар ч нөлөөгүй яг таны хяналтанд яг таны юу бодох тэрий чинь л ингэж гүнзгий шинжилэл хийнэ гэдэг шүү дээ. Таны одоо захиалгагүйгээр, таны тушаалгүйгээр дуртай ямар ч хамаагүй бодол танд ингэж орж ирэх тийм бололцоо байхгүй. Таны бод гэсэн юмыг л бодно. Магадгүй энэ шинжилэлээр та үнний үнэм үн чанарыг, туйлын үннийг онцож болох юм. Ингэж л онно. Энэ бол хамгийн дээд оюун гэж энийг хэлж байгаа шүү. Дээд оюун. Сэтгэлийн амар амгалан тэр тайван тогтун байдлыг дээд зэгт нь хүргэцэн тэгээд дээрэс нь та бодож шинжлэх энэ бяцлаглаа дээд зэгт нь хүртэл хийж болно. Өөрөөр хэлбэл хамгийн амгалан тайван болцсон энэ сэтгэл дээр та хамгийн гүнзгий шинжилэлийг хийж болно гэсэн үг. Энийг ч л бид дээд оюун гэж
дээд оюун гэж хэлж байгаа. Бэлэг бэлгүн гэж. Дараагийн асуулт. Рембуче яагаад Будда энэ живэлт энэ буддирсан унтаарсан сэтгэлийг туулаагаар яагаад төлөөлүүлсэн болоо? Миний бодлоор туулаа шиг одоо амьдралд итвэхтэй хараж төвхсөн тийм амтан байхгүй. Энийг одоо өөр юу ч байдгийн одоо яст мэлхий ч юм уу ийм өөр амтнаар төлөөлүүлж болох байсан атал яагаад туулаагаар төлөөлүүлсэн болоо гэсэн асуулт байна. За энэ яагаад туулаагаар төлөөлүүлсэн бэ гэдгийг би мэдэхгүй. Тэгэд ер нь бол таны хэлж байгаа ч гэсэн зөв. Би тантай ч гэсэн санал нэг байна. Тэгэхдээ яагаад гэдгийг би мэдэхгүй. Тэгэд ер нь бол энд нэг их ямар амтан байх нь бол нэг чухал биш. Энэ зүгээр л төлөөлүүлсэн. Энд бол нэг их ач холбогдол өгсний хэрэггүй. Тэгээ сармагчин бол бид яг ойлгоод байгаа юм тий. Сармагчин бол яг тохироод байгаа. Тэгээ туулаа болохоор яагаад магадгүй туулаа маш зөөлхөн туулааны тэр зөөлхөн байдлаар нь энэ нарийн живэлтийг төлөөлүүлсэн байж магадгүй л юм. Туулаа их зөөлхөн тэр хурдныг нь ерөөсө бодоогүй штэ зүгээр маш зөөлхөн. Тэгэхээр эн чинь одоо бидний тэр нэг догширсан сэтгэлийн яг эсрэг нь байгаа штэ зөөлхөн гэдэг чинь. Одоо энэ замбраагүй догширсан сэтгэлийг сармагчингаар төлөөлүүлсэн бидэнд маш одоо оновчтой мэд санагдж байгаа бол сармагчингаас ч хурдан амтан бас л байгаа штэ. Уг нь бол тэгэхээр энэ нь зүгээр нээлттэй сэтгэлээр хандаад за энэ нэг их зүгээр л төлөөлүүлсэн бэлэг тэмдэг бэлэгдсэн л зүйл байна даа л гэд орхичиход болно. Дараагийн асуулт. Рембуче энэ сэтгэлд юу болж байгааг мэдчидэг тэр сэрэмжлүүлдэг сэтгэл мэдэмсэр. За тэр чинь одоо буддизмд байдаг нөгөө ялгамжаат оюун гэдэг нь мөн үү? Ялгамжаат оюун гэж тэрийг хэлж гин үү? Энэ мөн үү гэсэн асуулт байна. Та тэгж хэлж болно. Ялгамжаат оюун гэж хэлж болно. За ялгамжаат оюун гэдэг бол одоо тарны ёсонд байдаг хиллэг түүн дотроо зогчингийн ёсонд байдаг хиллэг юм шүү дээ. Тэгэхдээ энэ ялгамжаат бэлгүүн гэдэг нь нөгөө 5 бэлгүүний нэг бол биш. 5 бэлгүүний нэг биш ялгамжаат оюун гэдэг бол. Тэгээд дотроо бас ялгамжаат оюун чин дотроо суур, зам, үрийн ялгамжаат оюун гэд байгаа. За ялгамжаат оюун гэдэг бол альва юмсыг хольж хутгахгүйгээр хардаг тэр оюуныг хэлдэг юм штэ. Тэгэхээр энийг ялгамжаат оюун гэж нэрлэж болно. Ойр төстэй гэж байгаа болохоос биш бас яг тэр гэж бол хэлээгүй шүү. Ер нь энэ орчуулгууд бол янз бүр байж болно. Ойролцоо юмнууд ч байгаа, огт өөр зүйлч бас бий. Тэгээ ерөнхийд нь бол яг уу энийг нэг зүйл гэд ойлгочод бас болно гэж. Дараагийн асуулт. За энэ шамата бясалгал хийхэд амьсгал ямар байх ёстой вэ? Зөөлхөн урт удаан одоо ширүүн ямар амьсгал байх ёстой вэ гэсэн асуулт байна. За энэ илүүтэй зөөлөн амьсгал гэж би хэлнэ. За ингээд шамата бясалгал хийхийн тулд эхлээд бясалгалын зөв суудлаар сууна. Тэгээд бясалгалаа эхлэхээс өмнө 3 удаа хүчтэй амьсгал аваад гарах чинь. Эхлээд зориуд. За тэгсний дараа хэвийн янзаар хэвийн байдлаар амьсгал орж гарна. Тэгэхээр хэвийн орж гарч байгаа амьсгал тийм их айхтар гүнзгий биш. Ийм гүйхэн дүү зөөлөн амьсгал байх ёстой. За энэ үед таны авж байгаа амьсгал, гарч байгаа амьсгал голдуу тэнцүү. Тэгээд чимээгүй
дуу чимээгүй тийм зөвлөн амьсгал байдаг аа. За дараагийн асуулт. Одоо бид энэ бяцлаглыг хийгээд 4-р шатанд хэрвээ хүрчих юм бол бидний сэтгэлийн нясван нусууд багасаад ирнэ гэсэн үг үү? Одоо нөгөө уур хилэн шунал муухаг багасаад ирнэ гэсэн үг үү? Ингээд энэ бяцлал хангалттай юу? Эсвэл бид бас л нөгөө бод сэтгэл энтрийг ингээд цаашаа дадуулах шаардлагатай юу гэсэн асуулт байна. За та энэ төвшөнд одоо 4-р шатанд хүрчих юм бол яах вэ гэвэл таны сэтгэлийн хорууд багас нь яаж багасч ийна гэхээр та одоо ууралж явах үедээ би ууралж ишүү гэдгийг харж байна. Та шунжих үедээ би шунж ишүү гэдгийг мэдэж байна. За тэгээд та одоо ингээд мэдэж байхаас гадна та тийм амархан уралдаг биш болно. Уур чинь тийм амар хүрдэггүй, шунал чинь тийм амархан хүрдэггүй, тийм болно. За ингээ хэр баргийн юмд уурлахгүй болох нь шүү дээ. Хэр баргийн юмд уурлахгүй болоод зогсохгүй. Хэрвээ та уурлаа гэхэд уур чинь маш богинохон хугацаанд гарчихна. Уртудаа үргэлжлэхээ болчихно гэсэн үг. За тэгээд би ууралж шүү, эн чинь уур шүү гэдгийг ингээд яг харж байгаа үед тэрний эсрэг ерөнлөгийг нь хэрэглэх бололцоо танд гараад ирж байгаа байхгүй. Тийм учраас таны уур удаан үргэлжлэхгүй. Тэгээ буддизмд одоо энэрл нэгүслийн дадлага, бяцлал, бэлгүүний дадлага гэж 3 байгаа. Энэ 3 бол зайлшгүй. Тэгэхээр та одоо таны асуултын 2 дахь хэсэг нь энэ 4-р шатанд хүрчих юм бол биднээс энэ бусад дадлагууд нь хэрэггүй болчих уу гэсэн асуулт байгаа шүү дээ. Стил хэрэгтэй. Тэгээд энэрл нэгүслийг дадуулахад чинь тэрэн дотор ч гэсэн бяцлаглалын элементүүд агуулгаж байгаа шүү дээ. Адилхан. Бид энэрл нэгүслийг бяцлгаа гэж ярьдаг үстэй. Энэ бяцлал энэрл нэгүслийг бяцлагж байгаа энэ бяцлал бол шамата гэхээсээ илүү үлэмж үзэхийн бяцлал юм. Уг нь. Өөрөөр хэлбэл шинжлэх бяцлал. Та ингээд одоо яагаад би бусдыг энэрх ёстой юм бэ гэд энд янз янзын шалтгаанууд гаргаж ирээд тэрийгээ за ингээд ийм учраас би үнэхэрийн энэрл нэгүслийг дадуулах ёстой байна гэд ингэж эн чинь энэрл нэгүслийг бяцлагж байна гэсэн үг үстэй. Тэгэхээр чинь энэ бол нэг юмнаас шалтгаан гаргаж ирээд тэрнээсээ ингэж үүдэж явсаар байгаа та дүгнэлтэнд хүрч байгаа. Тэгэхээр эн чинь илүүтэй одоо шинжлэх бяцлал буюу випашна үлэмж үзэхийн бяцлаглалын нэг хэлбэр болоо явчихж байгаа маа. Гэхдээ хэрвээ та би одоо энэ одоо шинэ бяцлал хийгээл ингээл болоо гэж байгаа бол энэ л надад хангалттай гэж байгаа бол болно бас. Энийг хийгээл болоо би энэ тэгэл байна гэж байгаа бол болно. Би зөвхөн энэрл нэгүслийн бяцлал хийнэ. Би одоо энэрл нэгүслийн дадлага хийнэ. Тэр л надад хангалттай гэж байгаа бол бас болно. Энд буруу юм гэж байхгүй. Тэгэхээр энэ зөвхөн бяцлал хийх нь л хангалттай юу? Эсвэл цаашаа бас янз янзын энэрл нэгүсэл бүгдийг дадуулах хэрэгтэй юу гэж асуусан байгаа. Тэгээ зөвхөн бяцлал хийсэн ч бас болно. Зөвхөн бяцлаглаа хийгээд хангалттай юу гэвэл бас хангалттай гэж хэлж болно. За асуулт хариултын хэсэг энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр энэ шина гэдэг бол одоо хүний сэтгэлийн хоёр маш шилдэг тал нь нийлсэнтэй тэнцвүү. Дурдл мэдэмсэр хоёр. Дурдл гэдэг чинь одоо цагийн ухамсар. Мэдэмсэр гэдэг маань бидэнд байглаас заяасан оюун юм шүү дээ. Оюун боловсрал, байглаас заяасан оюун боловсрал гэж байдаг бол тэр нь бидний мэдэмсэр юм.
Тэгэхээр энэ сэтгэлийн хоёр ийм шилдэг тал нь нийлээд нэгдэхийг бид шинэ бясалгал гэдэг байна шүү дээ. Гадны ямар ч нөлөөгүй тийм оюун бэлэг гэж бидэнд байдаг бол тэр нь мэдэмсэр юм. Энэ хоёр маань одоо цагийн сэтгэл ухамсар хоёрын нэгдэл баггүй. Одоо цагийн сэтгэл бидний ухамсар хоёрын нэгдлийг амарлан оршихуй гэж нэрлэж байгаамаа. Энэ ухамсарыг олцохоор та яадаг юм бэ гэхээр та юмыг илүү сайн харна. Та юмыг илүү сайн бодно. Та илүү сайн сонсно. Тэгснээр ямар ашигтай юм бэ гэхээр та алдаа баг гаргана шүү дээ. Таны алдах нь багасаад ирнэ. За одоо бид энэ хичээлийнхаа төгсгөлд бяцхан бясалгал хийнэ. За эхлээд одоо шинжлэх бясалгал маягтай одоо 5 дугаар шат хүртэл бид ярьчихсан байгаа. Сэтгэлийг хөглөх гэдэг 5 дугаар шат хүртэл би ингээд зааварчлаад та бүхэн миний зааварчилгаагаар ингээд бясалгана. За тэгээд төгсгөлтөнд бид одоо нэгэн үзүүрт тогтоох бясалгал баг зэрэг хийгээд энэ хичээлээ төгсгөнө. За ингээд та бүхэн бясалгалын судлаа эзлээд нуруугаа ихцлээд мөрөө сул байлгана. За ингээд бясалгалын 7 цагт Бэрүү Занаа Борхны 7 цагт бясалгалын судлыг мэдэхгүй бол тэр маягаар суух болцоогүй бол өөрт тохиромжтой байдлаар сууна. 3 удаа гүнзгий амьсгал авч гаргана. Амьсгал авлаа. Амьсгал гаргалаа. Дахиад автна. 3 удаа гүнзгий амьсгал авч гаргана. За одоо энэ сэтгэл дээрээ сэтгэлийн тогтоон тайвшир. Энэ сэтгэлдээ анхаарлаа тогтоож сэтгэлээ мэдрэхийг хичээнэ. Одоо бясалгалынхаа объектыг сонго. Бясалгаж эхлэхийн өмнөх бидэнд тохиолддог бэрхшээл. Бидэнд тохиолддог бэрхшээл бол залхуурал. Түүний эсрэг ерөндгийг сана. Түүний эсрэг ерөндөг бол итгэл, хайр, шамдал, уян хатан байдал. Уян хатан байдал гэдэг нь шамдалгүй төлөв. За эдгээр ерөндгийг хэрэглэхийн тулд эхлээд шинэ бясалгалын ач тусмыг бод. Ямар тустай вүлээ? Амарлан оршихуйд хүрэхийн тус эрдмийг сана. Тус эрдмийг нь санахаар итгэл төрнө. Хүн итгэсэн зүйлдээ
бишрэл төрнө. Биширсэн зүйлдээ шамдал төрнө. Шамдал нь явсаар шамдалгүйд хүрнэ. Энэ бэрхшээлийг давчих юм бол та бяцлаглалын 9 үе шатын эхлэхэд бэлэн болно. Та аз жаргалтайгаар бяцлагаж эхлэх болно. Эхлээд та бяцлаглалын объектаа сонгосон байгаа. Таны бие, таны амьсгал, таны сэтгэл, эсвэл бүрэнхий харж чулуу таны бяцлаглалын объект байна. Эсвэл өөр юу ч хийж болно. Эхний үе шат сэтгэлэн талбах. Энэ үе шатанд тохиолдох бэрхшээл мартамхай. Бяцлаглалын объектаа мартчихдаг, бяцлаглалын заавраа мартчихдаг. Бяцлаглалын объект дээр сэтгэлэн талбах. Энэ шатанд сонсголын хүч, сатаарлалтай анхаарлын төлөв бидэнд хэрэгтэй. Юу гэсэн үг юм бэ гэвэл бидэнд сонсголын хүч хэрэгтэй. Тэгээд маш нэгтралтай анхаарал төвлөрөл хэрэгтэй. Анхаарлаа нь тайлбах хангалтгүй учраас 2 дугаар шат үргэлжлүүлэн тайлбах. Энэ шатанд сэтгэн бодох сэтгэлийн хүч, мөн сатаарлалтай анхаарлын төлөв танд хэрэгтэй. Юу гэсэн үг юм бэ гэвэл танд бодлын хүч, тэгээд бат нэгтралтай анхаарлын төлөв хэрэгтэй. Үргэлжлүүлэн тайлбах. Хорин 5 секунд орчим анхаарлаа төвлөрүүлэхийг зорих хэрэгтэй. Хорин 5 секунд төвлөрснийхөө дараа 5 секунд орчим амраад дахиад
үргэлжлүүлэн дахиад 25 секунд төвлөрнө. Дараа нь 5 минутын завсарлага аваад дахиад үргэлжлүүлэх. Гэх мэтээр цааш үргэлжлүүлнэ. Бясалгана. Гуравдугаар шатанд хурц очиход нөхөн талбах. Дахин талбах. Бидний дөрвлийн хүч сатаралтай анхаарлын төлөв хэрэгтэй. Бидэнд дөрвлийн хүч болон маш бат нэгтралтай анхаарал хэрэгтэй. Дөрвлийн хүчээр бид анхаарал сарних тохиолдолд буцаагаад анхаарлын объектээр авчирч тавьсаар байна. Эргэн дахин авчирч тавина. За энэ 3-дугаар шатанд анхаарлаа сарнсан даруй буцаан талбина. Дахин буцаан авчирна. Энд гарах бэрхшээл бол мартамхай. Юу мартдаг гэхээр бясалгалын объектаа мартдаг. Дөрвлийн хүчээр буцаан талбина. Эргэн санахын хүч. Эргэн санахын хүчээр бясалгалын объектыг анхаарлаа буцаан талбина. Мартахын эсрэг ерөндөг бол эргэн санах вэ. Дөрөвдүгээр шат ойрхон талбах. Энэ шатанд бидэнд дөрвлийн хүч сатаралтай анхаарлын төлөв хэрэгтэй. Дөрөвдүгээр шатанд дөрвлийн хүч сатаралтай анхаарлын төлөв бат нэгтралтай анхаарал бидэнд хэрэгтэй.
Ингээд анхаарал сарнсан даруй буцаан талбина. Өөрхөн талбах. Нэг удаа буцааж авчираад хангалтгүй би дахин буцаан талбисаар байна. Алдагдсан даруй буцааж авчираад анхаарлаа тавина. Энэ шатанд гардаг бэрхшээл мартамхай. Ерөндөг нь эргэн санах бай. Эргэн дурсах. Хэрэглэх хүч нь дурдлын хүч. Анхаарлын төлөв нь сатааралтай анхаарлын төлөв. Одоо 4-р шатанд хүрэхэд бид анхаарлаа хизээч объектаас бүрэн алдахгүй. Анхаарал бүрэн алдагдахгүй. Чанаргүй ч гэсэн объект дээр анхаарал байж л байна. Таны анхаарал бүдэг байж болно. Хурцтай биш байж болно. Тэгтээ ямар ч гэсэн объектаас салаагүй л байна. Одоо 5-р уушаад сэтгэлийг хөглөх. Энэ шатанд хүрээд таны сэтгэл живэх тал руугаа илүү хэлбэжэрнэ. Бүгдийч бүтгэрч унтаарч эхэлнэ. Батнагчлалтай анхаарлын төлөв. Мэдэмсрийн хүч. Сатааралтай анхаарлын төлөв танд хэрэгтэй. Мэдэмсэр. Сэтгэл живэх тал руугаа орж эхлэхэд бид мэдэмсрээ хурцдах хэрэгтэй. Бидний сэтгэлийн сэрэмжтэй сэтгэл. Бидний сэтгэлийн сэрэмжтэй тал нь ажиллаж эхэлнэ. Энэ шатанд гардаг бэрхшээл бол живэлт ба тогшрол. Голдуу живэлт. Ерөндөг нь мэдэмсэр. Хэрэглэх хүч нь дурдлын хүч. Анхаарлын төлөв нь сатааралтай анхаарлын төлөв. Ерөндөг нь мэдэмсэр. Дурдл мэдэмсэр. Сэрэмжтэй сэтгэл. Сэтгэлд юу болж байгаа бүхнийг харж яадаг. Сэтгэлд болж байгаа бүхнийг мэдж яадаг. Сэрэмжтэй сэтгэл. Мэдэмсэр. Энэ шатанд засвар хийн.
Энэ шатанд та анхаарлаа хизээч бүрэн алдахгүй ч гэсэн таны анхаарал хурц тод биш, бүүдгэр, чанар муутай байгаа. Одоо бид түүнийг хурц бөгөөд тод болгохыг хичээнэ. Үүний тулд бид засвар хийх хэрэгтэй. Ерөндөг дутагдвал ерөндгөө нэмнэ. Ерөндөг ихэдвэл ерөндгөө хасна. Сэтгэлийг унтааруулахгүйг хичээх хийн хажуугаар хит тогшруулахгүй байхыг хичээнэ. Хит итвэхгүй биш, хит итвэхтэй биш. Тийм байлгана. Живэлтнээс гарахын үед бидэнд догшрох аюул гарч ирнэ. Ингээд 6 дугаар шатанд орно. Энэ шатанд таны анхаарал сайжирна. Тэгтээ хурц биш, тод биш, бүдэгхэн байна. Одоо анхаарлаа хурцл. Хурц бөгөөд тодхон болгохыг хичээнэ. Зургадугаар шатын нэр сэтгэлийг амарлуулах. Энэ шатанд анхаарлыг хурц бөгөөд тод болгохын хажуугаар сэтгэлийн тэнцвэрээ алдахгүй байхыг хичээнэ. Сэтгэлийн тайван байдлаа хадгалж байхыг хичээнэ. Энэ шатанд гардаг бэрхшээл, живэлт ба догшрол, голчлон догшрол. Тэгэхээр танд хурц тод болоо зогсох уу? Сэтгэлээ тайван байдалд байлгах шаардлага гарна. Хит итвэхтэй ч биш, хит итвэхгүй ч биш. Энэ шатны бэрхшээл, живэлт ба догшрол. Ерөндөг нь дурдал ба мэдэмсэр. Үйлчлэх хүч нь мэдэмсрийн хүч. Анхаарлын төлөв, сатааралтай анхаарлын төлөв.
Сатаралтай анхаарлын төлөв гэдэг маань давтан хийхийг хэлж байгаамаа. За та бүхэнд баярлалаа. За энэ хүрээд өнөөдрийнхөө хичээлийг гадаалъя. Дараагийн хичээл дээр дахин уулзлаа. Баяртай.